Монголын тамирчдын өдрийг жил бүрийн 6 дугаар сарын сүүлийн 7 хоногийн нэм гарагт тэмдэглэдэг боломжлолтой. Баярын өдөр зориулсан парад жагсаалд хөнгөн атлетикийн тамирчин Оюун Дайр, жило түүхийн тамирчин Сүлтгүү, жудо бүхийн тамирчин Ёлк, хүндийн өргөлтийн тамирчин Ануужин Тэргүүтэй Тэв дэлхийн олон улсын тэмцээний тамирчид жагсаж Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. Соёл спорт аялал жуулчлалын сайд ундран болон спортын салбарынхан тамирчдад баярын мэндчилгээ дэвшүүлж амжилт хүслээ. За юуны өмнө Монгол улсын спортын төлөө зохицох зөрөгтэй хүн болгонд спортын тамирчдын баярын мэндийг дэвшүүлье. Тэгээд бүх спортын үе үеийн ахмад бурлууд болон амжилт гаргах гэж спортын төлөө зүтгэсэн өдөр хоног бүрийн төлөө ингээд Монголынхаа бүх тамирчдаа ахмад бурлууд болон үе үеийн шилдэг тамирчид мөр зэрэгсэн зүтгэсэн тамирчин найзуудаа, багш нартаа, дасгалжуулагч нар спортын зүтгэлтэн тэгээд спортод хөрөнгө оруулдаг спонсор болгон ингээд тэр бүх хүмүүст тамирчдын баярын мэндийг дэвшүүлье. За манай Монголын хүнд өргөлтийн холбоо бол жилээс жилд амжилтууд маань өргөн дэлгэр өсөж дэвжиж явдаг холбоодуудын нэг. Тэгэхээр энэ он 2025 он гарснаас хойш яг олон улсын томоохон тэмцээнүүд бол яг болсон хуваараа л байхгүй байна. Тэгээ одоо 10 сард дэлхийн аврагтай, 7 сард өсвөр залуучуудын Аз аврагтай гэх мэтчлийн ингээд тэмцээнүүд маань ингээд ард ардаасаа ингээд одоо ингээд хуваарлагдсан байна. Тэгээд удахгүй болох тэмцээнд оролцох дүүнертэй болон шгшаагийн тамирчтай, клубүүдийн дүүнертэй бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээ 2025 онд амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье өрөөё. 2025 он гарсаар Монголын үндэсний шгшээ багийн тамирчид Тэв дэлхийн олон улсын тэмцээн уралдаанаас 19 алт, 31 мөнгө, 42 хүрэл нийтдээ 92 медаль хүртсэн амжилтаар тамирчдын баяраа угтаж байна. Бүх тамирчид, дасгалжуулагчтай тамирчдын баярын мэнд хүргэе. Өнөөдөр арай цуглаад продуктчаад бас гоё байна. Бас олон тамирчид цуглаж байна. Саяхан 5 сарын 10-наас 6 сарын 17-ны хооронд Европын цуврал тэмцээнүүдэд оролцоод ирсэн. Польш, Чех, Герман, Нидерланд гээд цуврал тэмцээнүүдэд оролцоод амжилттай оролцоод Нидерландын тэмцээнд авраг болоод тэгээд сайхан их хоорондоо ирсэн. Ойрын үед одоо 9 сард Англид одоо дэлхийн авраг байна. Боксинг, World Boxing-ийн дэлхийн авраг байна. Тэрэндээ ер нь бэлтэж байна. Монголын тамирчдын өдрийг 89 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм. Тамирчдын баяраар үзүүлэх тоглолт уран бүтээлчид Аядуугаан өрхийн зэрэгцээ Сүхбаатарын талбайн төв тайзнаас алдар тамирчны алдар дуугаа ашиглуулан баяраа тэмдэглэлээ. 2025 оны одоо Олимпиас хойш парапауэрлифтингийн одоо 2 дахь дэлхийн цомын тэмцээн болсон. Тэгээд Бээжинд болоод очиж амжилттай оролцоод хэлээ. Тэмцээн өрсөлдөө ихтэй байсан. Тийм Азинд 10 тамирчин байсан. Энэ жил одоо 10 сард Египт залуучуудын дэлхийн аврагтай, 12 сард залуучуудын Азийн наадам байгаа. Өнгөрсөн жилийн тамирчдын баяраас хойш Монгол улс Парис 2024 зуны Олимп, Паралимпийн наадмаас анхны эмэгтэй аврагтай болсон түүхэн амжилтыг бүтээсэн бол мөн он гарсаар Италийн Турин хотод зохион байгуулагдсан тусгай Олимпийн дэлхийн өвлийн наадам, Португал улсад болсон бүжгийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээн, Английн Лондон хотод болсон шатрын багийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнүүдээс аврагууд тодорсон юм а. Тайван улсад болсон дэлхийн мастеруудын 10 дугаар наадмаас манай ахмад тамирчид 195 медаль хүртэн Монголын спортын түүхэнд бичигдэх амжилтыг бүтээж Монгол тамирчид эх орноо дэлхийд дахинд зурдалчилсаар байна.